안녕하세요, 여러분. 홀히도 한국어학원 강사 바트지칙입니다. 자, 세메차노 бүгдээрэнд дахин өглөө орой мэндийг хүргэе. За, өнөөдрийн өнөөдрийн видео хичээлээрээ бүгдээрээ хамтдаа солонгос хэлнийхээ ярианы чадварыг илүү сайжруулах дээр ажиллах болно. За, тэгэхээр ямар ч өнөөдрийн хичээлийг бэлтгэхдээ багш нь яг солонгос хүмүүс хоорондоо ярилцахдаа, харилцахдаа ямар илэрхийлэмжүүдийг ашигладаг уу, ямар өгнүүдийг хэлдэг үү, ямар нөхцөл байдалд ямар дүрмийг ашиглах уу гэх мэтчлэн. Яг одоо нөгөө боддоор гэдэг шиг те солонгос хүмүүс хоорондоо яаж ярьдаг вэ? Яг тэр бүх зүйлсийг тусгаж өнөөдрийнхөө хичээлийг бэлтгэсэн байгаа. Тэгэхээр бүгдээрээ энэхүү хичээлийн маань дуустал нь үзээрэй гэж хүсье. За, мөн beginner хичээл байгаа учраас ихэвчлэн ерөнхийдөө суурьтай анхан шатны сурагчид болон дунд чат руу яг орох гэж байгаа. За, мөн дунд чат руу ороод удаагүй байгаа сурагчид маань илүү тохиромжтой хичээл болох байх гэж бодож байна. Тэгэхээр яг энэ төвчний сурагчид маань байх юм бол өнөөдрийнхөө бичлэг хичээлийг бүгдээрээ дуустал нь үзээрэй. 자, 그러면 여러분 시작해 볼까요? 자, юун түрүүнд яг энэ ярианы хичээлээ багш нь 4 видео хичээл болгож YouTube дээр оруулах болно. Хөрхи дүүгийнхаа үндэс YouTube дээр гэсэн үг. Тэгэхээр таад маань орж ирж үзэхэд эхлээд ямар сэдвүүдийн талаар ярианы хичээл орох вэ? Ярианы агуулга бүгдээрээ задлж үзгэй гэдгийг мэдэх шаардлагатай. Тэгэхээр яг 4 сэдвийг таадтай танилцуулаад бүгдээрээ шууд үндсэн агуулга руугаа оръё. За, хамгийн ихэнд бол өнөөдрийн бидний ажиллах сэдэв маань 친구랑 약속 잡기. 보요. найзтайгаа одоо болцоо болцол товлох, найзтайгаа уулзалт товлох гэдэг агуулгаар орж ирж болно. Ийм сэдвийн талаар бүгдээр өнөөдөр үзэх хэрэгтэй байгаа. За, харин дараагийн 7 хоногт орох видео хичээл дээр бүгдээрээ 한국 생활에 대해서 물어보기. За, солонгосын аж амьдрал солонгосын амьдралын талаар хин нэгнээс асууж байгаа, солонгос найзаасаа асууж байгаа агуулга орж ирнэ гэсэн үг. За, 3 дахь сэдвийн хувьд болохоор 한국 친구를 집에 초대하기. 보요. солонгос найзаа гэртээ орох. За, ерөнхийдөө солонгосчууд чинь гэрийн найр одоо байрны найртай монголоор бол чивдэрээ байрны найр аягүй хийдэг штэ. Тэгэхээр яг байрны найраа хийх гэж байгаа. Тэгэж өөрийнхөө байрны найранд солонгос найзаа урьж байгаа маягийн харилцаараа багш нь бэлдсэн байгаа. Тэгэхээр энийг бас бүгдээр удахгүй видео хичээл болгоод үзнэ гэсэн үг. За, 4 дугаар сэдэв маань болохоор 몽골에 대해서 친구에게 소개하기. За, Монголынхаа талаар солонгос найзтай танилцуулах. Ийм сэдвүүдийг бэлдсэн байгаа. Тэгэхээр бүгдээрээ энэ хичээлүүдийг үзэхийн тулд яах ёстой вэ мэдээж хөрхи идүүгийн маань Instagram хаягийг дагаад, Facebook хаягийг дагаад мөн YouTube-ийг маань subscribe хийгээрэй гэж хүсье. 자, 여러분, 그러면 지금부터 진짜로 시작하겠습니다. За, бидэнд өнөөдрийн 대화 буюу харилцан ярианд маань 2 дүр гол дүр болж орж ирж байгаа. За, нэрүүдийг бүгдээр уншиж үзэх юм бол мэдээ солонгос хүний нэрэн дээр нь болохоор Юрим гэдэг охины нэр явж байгаа. За, харин монгол хүний нэрэн дээр нь Бат буюу Бат эрэгтэй хүний нэр явж байгаа гэсэн үг. Тэгэхээр солонгос эмэгтэй болон монгол эрэгтэй 2 хүний хоорондын харилцаа яриа гэж бүгдээр ойлгоод төсөөлөд аваарай гэж хүсье. За, тэгэхээр ямар ч зам багш нь эхнээс нь бүтнээр нэг удаа уншиж өгөөд дараа нь бүгдээр нэг бүрчлэн хамтаа орчуулад ярилцаад үзье. 자, эхнээс нь бүгдээрээ нүдэн уншлага хийгээд аваарай. 유림아, 그동안 잘 지냈어? 잘 지냈지. 너는? 나도 열심히 공부하면서 잘 지냈어. 너 다음 주 기말고사 끝나고 뭐 할 거야? 아직 계획 없어. 왜? 무슨 일 있어? 아, 그냥 같이 저녁 먹을까? 기말고사 끝난 거잖아. 와, 좋아. 약속 장소 정해서 톡으로 보내줘. 알았지? 응, 알겠어. 이따가 톡해. ойлгомжтой те. За, одоо бүгдээрээ хамтдаа эхнээс нь орчуулад илэрхийлэмжүүдээ бүгдээрээ сураад үзье. За, эхлээд манай Бат маань юу гэж хэлсэн байна? Юрима буюу нөгөө хүнийхээ нэрийг дуудаж байна. За, энэ нэр дуудах манайхан нэлийн сурах шаардлагатай зүйлүүд нэг байдаг. Жишээлх юм бол тухайн хүний нэр маань Батшин буюу доороо дэвсгэр үсгтэй төгссөн тохиолдолд бид нэр ард нь А гэдгийг залгадаг. Тэгэхээр Бат А гэхгүй хана штэ. Бат маань гиг үлэгчтэй биш ишигтэй байгаа тохиолдолд араас нь Я гэж залгадаг. Тэгэхээр юу гэсэн үг ах нь? Юрима зүг байх нь. Юримя гэж хэлэх байх нь шүү дээ, тэ. Патя, Юрима ингэж хэлнэ гэсэн үг. Ойлгомжтой. За, Юрима гэдэг дуудаж чинь тэ. К 동안 буюу энийг сурагчид маань тэр турш гэж орчуулад байдаг. Гэхдээ энэ маань өнгөрсөн хугацаанд гэдэг утга авч байгаа. 그동안 뭐 했어?
өнгөрсөн хугацаанд юу исэн? 그동안 잘 지냈어? гэх юм бол өнгөрсөн хугацаанд сайн сууж ирсэн үү гэдгийг нь асуугаад мэндийг нь мэдэж байна гэсэн үг байна. За дахин нэг удаа уншиж үзэх юм бол 유리마 그동안 잘 지냈어? 자 бүгдээрээ багшаа дагаад уншаад үзээрэй. Чанга дугаар шамын болно. 유리마 그동안 잘 지냈어? яг зөв. За 유리마с ямар ч асуулаа те эхлээд 유리마 өнгөрсөн хугацаанд сайн сууж ирсэн үү гэсэн чи өөдөөс нь өгнө. Боёо. За яг энийг бүгдээрээ монгол хэлнээр дүүцүүлэх юм бол 아하. Яг энтэй адилхан дүүцэн гэсэн үг. 아하. 잘 지냈지. боёо. сайн суусан гэсэн утга байна. 잘 지냈지. сайн сууж исэн. За эсрэгээр асууж ин те 너는 боёо чи. Чи яасан бэ гэж асууж ин гэж ойлгож байна. За тэгсэн чинь бат өөдөөс нь 나도 боёо би ч гэсэн. Тэгэхээр на гэдэг дээр араас нь дуу залгаад явчих юм бол ерөөсөө че бас те би ч бас би ч гэсэн утгаар орж ирж байна. За би ч гэсэн 열심히 공부하면서 боёо хичээнгүйлэн хичээлээ хийнгэ. За тэгэхээр бүгд энэ дүрмийг хараад үзээрэй. боломж байх юм бол манайхан тэмдэглээд аваарай. 면서 гэдэг дүрм маань хоёр үйлдэлийг зэрэг хийж байгаа тохиолдолд ашигладаг. жишээлх юм бол 선생님은 공부하면서 노래를 들어요. За би багш нь хичээлээ хийнгээ дуу сонсдог. Тэгэхээр хичээлээ хийж авах үйл явцдаа би байнга дуу сонсдог гэдгийг илэрхийлж байгаа буюу хоёр үйлдэлийг манайхан зэрэг хийж байгаа тохиолдолд 면서 гэдэг дүрмийн залгана гэсэн үг. Тэгэхээр бат маань яасан байх нь вэ? Би хичээнгүйлэн хичээлээ хийнгээ 잘 지냈어 буюу сайн сууж исэн. Би хичээнгүйл хичээлээ хийнгээ сайн сууж исэн. За дараагийн өгүүлбэр 너 буюу чи асууж инде. 다음 주 дараагийн 7 хоног 기말고사. За 기말고사 гэдгийг бүгдээрээ тэмдэглэж авъя. Улирлын төгсгөлийн шалгалтыг хэлж байгаа. За 기말고사 гэхээр 30 онооны шалгалт гэж ярьдаг санагдаж байна Монголд те 30 онооны шалгалт хамгийн сүүлийн шалгалт гэж ярьдаг штэ. тэрийг бүгдээрээ 기말고사 гэж дүүцүүлэх боломжтой байна. За тэгсэн чинь Батман дахиад чи дараагийн 7 хоногт эцсийн шалгалтаа дуусгачаад 뭐 할 거야? буюу юу хийх юм бэ? Ирээдүйн цаг орж ирж байгаа. За энэ хичээлийг маань ихэвчлэн анхан шатны, суурьтай анхан шатны, дунд шатны сурагч нар маань үзэж байгаа учраас багш нь нэг тип хэлж өгье. Ерөнхийдөө үүлэг үндснээр 여러분 хэрвээ ир залгацсан байх юм бол энэ маань дандаа ирээдүйн цаг гэсэн үг. Тэр яг энэ таамаглах типийг ашиглаад топик шалгалтын дээр оноо хоргож гэсэн зөндөө байдаг. Тэр ямар ч энэ дээр 뭐 할 거야 буюу юу хийх юм бэ? Ирээдүйн цаг руу орж ирсэн байна. За саяны өгүүлбэрийг дахиад харуул. 나도 열심히 공부하면서 잘 지냈어. 너 다음 주 기말고사 끝나고 뭐 할 거야? ойлгомжтой те? За 3 дахь өгүүлбэр ойлгомжтой. Дөрвийг бүгдээр хамт дарцгаая. За дөрөвтөр юрин маань дахиад хэлж байна. 아직 гэдэг маань одоохондоо гэдэг утга байна. За жишээлх юм бол би сургууль дээр явж байгаад нэг одоо сургуулийнхаа хүнтэй тааралдаад цэцэг намайг ерөөхдөө сургуулийнхан маань чичиг гэж дууддаг байхгүй пат чичиг гэхээр 너무 길어요 여러분 хитрхи урт болоод тэгээд яг чичиг сэм гэж дууддаг. Тэгэнгүүт чичиг сэм 밥 먹었어 гэж асууж ин гэж бодъё те хоолоо идсэн үү гэж асууж ин. Тэгвэл би өдөөс нь 아직 гэх юм бол одоохондоо идэг байгаа гэсэн утга байна. Тэр одоохондоо гэдэг утгыг илэрхийлж байгаа мөртлөө яаж ин сөрөг утга хана штэ аль нэг үйлдэлийг арай би хараагаа хийж амжаагүй байна гэдэг утга гэсэн үг. 자, тэгэхээр 아직 одоохондоо 계획 없어. ямар ч төлөвлөгөө байхгүй байна. 계획 гэдэг маань төлөвлөгөө. Тэгэхээр одоохондоо надад ямар ч төлөвлөгөө алга 왜 гэж асууж ин тэ 왜 뭐요? яасан. 무슨 일 있어? За, 무슨 일 있어 гэдэг утга маань ямар зүйл тохиолдсон гэж сурагч нар маань орчуулдаг. Гэхдээ 무슨 일 있어 гэдэг утга маань 여러분 сөрөг утга. Чамд юу тохиолдсон? Яг юу болсон? гэдгийг солонгос найз маань надаас асууж ин гэсэн үг байна. За тэнгууд яасан байх нь вэ? Юрийн бол хамт хоол идмээр байгаа гин асуухта яасан чамд юу тохиолдсон? Яа над руу юм бичээд байгаа гэж ин гэсэн үг байна шүү дээ. 아직 계획 없어? 왜? 무슨 일 있어? гэсэн чи өөдөөс нь Батман боёо гэдэг маань мэдээж монгол хэлэнд гэдэгтээ дүүцэн гэж ойлгож болно. 그냥 боёо зүгээр л гэдэг утга байна. 그냥 여러분. 그냥. 자, жишээлх юм бол найз маань
Чичигсэн 지금 뭐 하고 있어? Одоо юу хийж байгаа гэж над руу бичлээ гэж бодоход би өөдөөс нь 그냥 있어. гэх юм бол би зүгээр л байж байна. Би юу ч хийгээгүй байна гэсэн утга байна. За тэгэхээр 그냥 гэдэг маань зүгээр л гэдэг утга байна шүү. За тэгснэ 그냥 буюу би зүгээр л 같이 저녁 먹을까? буюу хамтдаа орой хоол идэх гэсэн юм аа. За эсвэл зүгээр л хамтдаа орой хоол идэх хоёлаа ийм утгаар орж ирж байна. За тэгснэ араас нь 기말고사 끝난 거잖아. буюу төгсгөлийн 30 онооны шалгалттай семестрийн төгсгөлийн шалгалт дуустсан биз дээ. Тэгэхээр яасан байх нь шалгалтаа дуусгасан учраас юримтэй шалтгаан болгож хамтдаа хоол идмээр байгаа хнэ штэ тий. 기말고사 끝난 거잖아. дууссан биз дээ. За саяны өгүүлбэр дахиад харъя. 그냥 같이 저녁 먹을까? 기말고사 끝난 거잖아. 알았죠, 여러분? ойлгомжтой тий. За тэгсэн чи юурийн модус нь юу гэнэ? 좋아. буюу за 좋아 гэдгийг сурагчид маань гоё гэж орчуулад байдаг. тгий гэдэг утга бас байгаа. болж ийн гэдэг утга байгаа. Ерөнхийдөө бол яг нөгөө ямар ситуацид те ямар нөхцөл байдалд орж ирж байгаасаа шалтгаалаад өөр байх боломжтой. 좋아 гэх юм бол энэ дээр бол яаж ийн? тгий гоё яна тгий те. тгий. 약속 장소 정해서 뭐요? уулзах газраа товолчоод уулзах газраа шийдчихэд бата чи одоо өөрөө уулзах газраа шийдчихэд 톡으로 보내줘. 알았지? За энд багш нь Q-с явлаа шүү заяа. Юм асууя гэсэн үг. Тэгэхээр 톡 гэж юу гэсэн үг вэ? 톡. Би бас анх Солонгост ирж амьдраад одоо 2.3 жилийн өмнө яг энэ 톡 гэдэг илэрхийлэл хэмжээг мэдгүй айгу гайхчихсан байхгүй юу. 톡으로 보내줘 гэдэг маань 카톡ийг хэлж байгаа хэрэг 여러분. 카톡. Тэгэхээр 카톡 чинь ба солонгосуудын өөрсдийнх нь ашигладаг тэгээ хоорондоо харилцах платформ аппликейшн шүү дээ. Тэгэхээр тэрийг бол ерөнхийдөө товчлоо 톡 гэж яриад байна гэсэн үг. Тэгэхээр солонгос найз чинь чамд 우리 톡해 나중에 만나 톡으로 문자해 гэдэг ч юм уу. Ингэм бол ерөөсөө 카톡으로 ойлын бичье гэсэн утга байна. За тэгсэн чи яасан бэ? 카톡 руу маань явуулаарэ. Ойлгосон биз? буюу 알았지 гэж асуусан. За өдөөс нь бат маань 알겠어. 이따가 톡해. За ойлгосон тий? ойлголоо. За энд сүүлийн бидэнд хэрэгтэй илэрхийлэмж маань 이따가 буюу жоохон байж агаад гэсэн утга. За жишээ нь түрүүний жишээ рүүгээ бүгд ороод үзье л та. Надаас ирснэ. Чичигсэн 밥 먹었어? буюу цэцгээ хоолоо идсэн үү гингүүд би өдөөс нь 아직 안 먹었어. 이따가 먹으려고. За ани бүгд өгж орчуулж болно. цэцгээ хоолоо идсэн үү гэсэн чинь үгүй би одоохонд идээгүй байгаа. 근데 이따가 먹으려고. жоохон байж агаад иддэм үү гэд. ойлгомжтой тий? 이따가 하려고. 이따가 먹으려고, 이따가 공부하려고, 이따가 토픽 시험 공부하려고 гэх мэтчлэн жоохон байж байгаа гэсэн утгаар орж ирж байгаа. Тэгэхээр Батман төгсгөлийн үйлбэр дээр 알겠어. 이따가 톡해. буюу ойлголоо жоохон байж агаад 카톡 бичье. 알았죠, 여러분? ийм утгатай харилцан яриа. 대화 байсан байх нэ. За, одоо бүгдээ юу хийх ёстой вэ гэхлээр багш нь бичсэн самбар дээр хавуулга бүгдээр ингээд устгаж агаад хідүүлээ одоо нөгөө дүрт орж уншина гэж ярьдаг. Яг хөр хийдэг юм захим сургалтын сурдаг. Сурагч нар бол сайн санаж байгаа бүгд нэг мэдж байгаа гэж бодож байна. Нэг одоо үүрэг ролтод ороод нэг дүрт нь ороод багштай хамтдаа ярьж үзнэ гэсэн үг байна. 알았죠, 여러분? 자, эхний удаа 저는 바트 아니고 유림이 될까요, 여러분? 유림은 여자니까 유림 болъё. Та хэд маань харин бат болоод надаас асуугаад явна, харилцаад явна гэсэн үг байна. 알았죠? 자, 그러면 여러분 시작해 볼까요? 자, бүгдээрээ багшаас асууя, чанга дугаар асуугаарай. 잘 지냈지? 너는? 아직 계획 없어. 근데 왜? 무슨 일 있어?
좋아, 좋아. 약속 시간 정해서, 아니, 약속 장소 정해서 톡으로 보내줘. 알았지? 잘했어요, 여러분. 자, 그러면은 이번에는 우리 차례 바뀌어볼게요. бүгдээрээ солиод багш нь бат болоод та хэд маань Юрим болоо надад хариулна гэсэн үг байна. 자, эхэлцгээе. 유림아, 그동안 잘 지냈어? 나도 열심히 공부하면서 잘 지냈어. 너 다음 주 기말고사 끝나고 뭐 할 거야? 그냥 같이 저녁 먹을까? 기말고사 끝난 거잖아. 응, 알겠어. 이따가 톡해. ойлгомжтой тийм манайхаа. За ямар ч өнөөдөр бол бүгдээрээ хамтдаа 친구랑 약속 잡기 буюу найзтайгаа уулзалт тоглохтой холбоотой харилцан яриаг хамтдаа ажиллаж үзлээ. Тэгэхээр өнөөдрийн агуулмж дунд бүгдээрэнд нь хэрэгтэй байсан илэрхийлэмжүүд, ямар илэрхийлэмжүүд байсан. За мөн яг ингээд ярианы дасгалаар дамжуулаад хийгээд үзэнгүүт манай хэд маань өөрсдөө хэдэн хувийг нь цээжилсэн байна, хэр сайн ойлгосон байна гэдгээ одоо яг энэ хэсэг дээр бүгдээрээ шалгаад үзээрэй. За энэ хэсгийг харцгаая. 그동안 гэж 여러분 юу гэсэн үг вэ? 잘했어요. өнгөрсөн хугацаанд те 그동안 잘 지냈어 гэх юм бол өнгөрсөн хугацаанд сайн сууж ирсэн үү гэсэн утга байна. За тэгвэл хоёр дахь илэрхийлэмж 열심히 공부하다 гэж үгсэг байна. хичээнгүйлэн хичээлээ хийх 잘했어요. 자, 고로 기말고사가 뭐예요, 여러분? 기말고사 30점 시험 гэсэн үг те. Энэ бол 30 оны шалгалт. 30점 시험. За, дөрөв 계획. төлөвлөгөө 여러분 맞아요. 잘했어요. 자, 다섯 дахь илэрхийлэмж 무슨 일 있다. За, энэ маань хамгийн гол нь юу вэ? Сүрэг штэ те. Чамд ямар нэг юм тохиолдсон юм уу гэдгийг илүү одоо илэрхийлдэг гэж бүгдээрээ үзсэн. За, дараагийнх 약속 장소. уулзах газар, болцооны газар гэж орчуулж болно. 정하다. шийдэх те 여러분 шийдэх. За, сүлийг 보내주다. явуулж өгөх. аливаа нэг зүйлийг явуулах. Тэгэхээр энэ дээр бол нөгөө 장소가 явуулна гэсэн шүү дээ, те. Ямар газар уулзах вэ гэдгийг би чам руу категори явуулъя. Энэ тохиолдолд бүгдээрээ 보내주다 гэдгийг ашиглах боломжтой ахнаа. За ингээд эцэст нь өнөөдрийн видео хичээлтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр солонгос суралцах, засгийн газрын тэтгэлэг авах, эссе бичих, сургууль сонгох, профессоруудтайгаа холбогдох, ярилцлаганд бэлдэх гэх мэтчлэн солонгос улсад суралцахтай холбоотой ямар нэгэн мэдээллүүдийг авахыг хүсэх юм бол бүгдээрээ хөөрхий дүүгийн маань Instagram хаяг болон бид яг саяхнаас Facebook page нэмэлтээр ажиллуулж явж одоо хөгжүүлж байгаа. Тэгэхээр бүгдээрээ Facebook руу манаас холбогдох бүрэн боломжтой ахна. Тэгэхээр ямар ч солонгос хэл сурах аялалт нь бүгдээрэнд амжилт хүсье. Тэгээд дараагийнхаа видео хичээлүүдээр за мөн хөөрхий дүүгээс маань сар болгон 2 удаа зарлагддаг үндсэн цахим сургалтуудынхаа элсэлтүүдээр бүгдээрээ иргэд уулзцгаая. 자, 그러면 오늘 수업 여기까지 들어주셔서 감사하고 다음 영상 수업으로 다시 만나보도록 하겠습니다, 여러분. 고생하셨어요.